83 дугаар анги мөнгөн сармагчны агуй. Юров болон Йоан гэртээ ирээд шуутхан тоглож эхлэв. Эргээ тавтай морил Йоан хаа гэж Шоха түүнийг мэдрээд гарч ирээд мэдлэв. Сайн уу Шоха? Өнөөдөр юу хиймээр вэ? Үргэлжлүүлэн салхи хэлдээ сургуулмаар байна уу гэж Йоан Юровоос асуув. Тийм ээ, гэхдээ би тэнийг уйдамааргүй байна. Юу гэж байгаа юм? Чи давтахгүй бол сайжрахгүй шүү дээ. Тийм шүү гэж Юров толгойд өгөв. Хэдэн цагийн дараа баяр хүргэе Юров, чи одоо цэвэрхэн дуусгаж чадгаар боллоо гэж Йоан цэвэрхэн цавчигдсан мангасын цогцыг хараад хэлв. Тийм ээ, бас миний мэрэгсэн төвшин нэгээр нэмэгдсэн гэж Юров хөөрцөглөв. Одоо бол чадвараа удирдах тал дээр хэтгэлтэй байгаа учраас илүү хэцүү зүйл хийцгээе. Мэдээж таны хувьд амархан байж бол таараа. Илүү хэцүү гинэ чи юу гэж бодож олов гэж Йоан түүнээс асуув. Мэдээж гянданд хүчтэй олон мангасууд байдаг, бас бусдын олоогүй гяндан олоод төрүүлээ цэвэрлчих юм бол ховор эрдэнэс олж магадгүй. Гяндан хаанаас олох юм гэж Йоан асуув. Яг уу энэ хавар олон хүмүүсийн мэдих гяндангууд байгаа. Гэхдээ өмнө цэвэрлэгдсэн учраас эрдэнэс олохгүй байх гэж Юров хэлв. Чи юу гэж бодож байна Шоха? Энэ хавар гяндан мэдхүү. Чөтгөрийн аалзны агуу шиг гэж Йоан түүнийг мэдэж магадгүй гэж бодон асуув. Чөтгөрийн аалзны агуй тэр аратнуудын үүрийг ярьж байна уу? Олон зэрлэг аратнууд үүрээ болгох газар, бас аратнууд энерги ялгаруулж байгаа юмсыг зөнгөөрөө түдэг учраас үүрэнд нь эрдэнэс байдаг юм. Тийм ээ, яг наадах чинь хаанаас олж болохыг мэдхүү гэж Юров асуув. Шоха сүнслэг мэдрэхүүгээр олж чадах бах. Гэхдээ Шоха нүдэ аниахад түүний биес мэдрэхүүн гацт хэлсээр хорвын дотор мийлийг туулна. Хөх ямар хүчтэй мэдрэхүү вэ? Хотыг болон олон хүмүүсийг харах ямар санагддаг бол яг л тэнгэрт нүдтэй юм шиг гэж Йоан хатаахан харах ба хизээ өөргөө юм болох талаар бодно. Хэрвээ би бодит ертөнцид сүнслэх мэдрэхүйтэй байсан бол гэд Йоан санаа алдна. Минутын дараа Шоха нүдэ нээгээд эндээс хэдэн милийн цаана 2-6 дугаар түвшний сүнслэг шав 30 гаруй аратны үүр байна. 6 дугаар түвшин ахаатай дийлэх болов би 4-өөс доош түвшний аратнуудыг хариуцъя. Мэдээж гэж Йоан толгойд өгөв. Харин Шоха бид хоёрын ард хүлээж бай. Чам шиг хүчтэй нэгэ оролцох юм бол утгагүй шүү дээ гэж Юров түнд хэлв. Ах ч бас хүчтэй гэлээ зүгээр зогсож байгаа тусгаад байхгүй ах гэд Юров нэмж хэлв. За гэд Шоха толгойд өгөх ба угаасаа Йоан тушаахгүй бол хөдлөхгүй байсан юм. Тэгвэл аратны үрлээ урагшаа. Тэгээд Шоха тэднийг хөтлөн яв. Олон минутын дараа тэд зорьсон газараа хүрэхэд тэр хоёрын өмнө мэдээлэл гарч ирлээ. Та мөнгөн сармагчны агууг оллоо. Мөнгөн сармагчны агуй. Би энэ талаар интернетээс хараагүйхээр бид олсон агуу анхны хүмүүс бах гэж Юров хэлв. Сайн байна. Тэгвэл энэ агууг хурдан цэвэрлэцгээе. Йоан урагшаалгах гэтэл Юров түүний араас татгаад хүлээгээр ахаа. Хэрвээ бид энэ гэндэг цэвэрлчихвэл бидний нэр дэлхийд даяар гарна. Тийш үү дээ. Тэгвэл бидэнд л муу. Чамааг өөрхөн асуудалд тутахмааргүй байна гэж Йоан толгойд өгөв. Юровг түүний хамтрагч гэж бодон хүмүүс хайж байхыг Йоан харахыг хүсээгүй юм. Тэгвэл одоо яах вэ гэж Йоан түүнээс асуув. Ингүүл яаж вэ? Ах эхэлж ороод өвчтэй дайснуудыг устгаад би дараагийн цэвэрлэе гэж Юров санал гаргав. Мууг сонсогдож байна. Гэхдээ чамаа ганцаараа ч оруулмааргүй байна. Сул дорой байж болох ч асуудал гарч юуны магад гэж Йоан хэлэх ба түүний аюулгүй байдал Йоанд их чухал байсан юм. Тэгвэл Шоха нацтай хамт орвол яаж байна? Тэр тоглогч биш дүрм чинь мэдээлэлд дурддаггүй байх гэж Юров хэсэг бодсноо хэлв. Нэр тэгж болох юм байна гэж Йоан толгойд өгөв. Удалгүй Йоан од тавцлыг гаргаж ирээд агуу руу оров. Йоан явсаар агуун төсгөлд хүрэх чөтгөрийн аалзны агуутай адил боссын өрөө байх нь тэр. Гэвч өрөөний голд олон мөнгөлөг утастай сармагчин том гялалцсан модны дэргэд байв. Тэрхүү мод агуун таазан тулсан 30 м өндөр ба их сармагчин унтаж байлаа. Хэдэн минутын байдлыг тодорхойлов. 6 дугаар түвшний 6 сармагчин 8-5 дугаар түвшний үлдсэн 2-4 дугаар түвшин байна. Йоан байга тодорхойлцоход мод руу ойртож эхлэв. Зарим сэрүүн байсан сармагчид түүнийг анзааран орилж эхлэхэд бусад унтаж байсан сармагчид ч бас сэрцгээв. Удалгүй бүх сармагчид орилсоор түүнийг тойрон зогсоход Йоан 50 чигээрэл байсан юм. Хүчтэй сармагчид нь эхнээсээ савраа гарган түүний рүү дайрч эхлэв. Тэрийг нь харсан Йоан хутгаа чадварлаг гэгч нэргүүлээд
Мянган утхны техник, хормын дараа түүн рүү дайсан сармагчин бүгд амьгүй зохиц болон газарт онов. Болж өнгөрсөн зүйлсийг харсан бусад сармагчид эхнээсээ сандралтан хийлсэн боловч цогтаагүй бөгөөд удалгүй Юан үргэлжлүүлэн бусад хүчтэй сармагчдыг агнаж эхлэв. Хэдхэн хормын дараа бүх хүчтэй сармагчид цогцос болж дөрв болон түүнээс доош төвчний сармагчид л үлдэв. Юаныг бүх хүч хэрэг төрөлтөнг амархан гэгч нь устгаж байгааг харсан сармагчид мод руу эргэж гарч эхлэв. Юан модонд ойртсон боловч тэднэрөө давталгүй байгаад нь сармагчид бодилж эхэллээ. Юан сайтар шалгачгаад буцаад авахад ард нь үлдсэн сармагчид балмагдан хоцорно. Аха та зүгээрээ үү гэж Юров түүнийг гарч ирэх мөчд асуулаа. Тийм ээ зүгээрээ. Гэхдээ зүгээр байсан амьтдыг хоморглон хөнөөсөнтөл болоод тэр гимшил төрж байна гэж Юан санаа алдав. Та аратнуудыг өрөвдөд хэрэггүй. Юан аха тэд 50 амгалан мэт харагдаж болох үлдсэн үедээ олноор хүмүүс рүү дээр дэмшүүдээ. Мөнгөн сармагчны саварт олон худалдаач дөртөж байсан гэж Шиохо дүн тайлбарлав. Тийм байсан юм уу гэд Юан толгойд өгөв. Ямар ч тач миний хөгжилд хэлж гэд Юров нэхмэлж бэлцухаа гаргаж ирэв. Боломжтой байгаараа Юров Шиохо чамтай цуг орох чиглээ. Тэнд олон арвч гаруй сармагчин байгаа шүү гэж Юан түнд хэлв. Тэгээд Юан Шиохоор ороод бас Шиохо чи дүүг минь сайн хамгаална шүү. Тэр чи ихнээсээ өгөхгүй ч гэлээ би түүний цогцыг хармааргүй байна. Санаа зовлтгүй Юан ха Шиохо таны дүүг би бүх чадлаараа хамгаалах болно гэж Шиохо чухал царай гарган хэлв. Юан ч толгой төхөж удалгүй Юров болон Шиохо агууруу орцголоо. 84-р анги сүнслэг жимс. Хөөх энэ мөнгөн сармагчин байх нэ. Бас энэ том мод юу вэ гэж Юров амдаа бутнав. Гэхдээ энэ удаад сармагчид гол дээр харин байсангүй. Тэд нэгнээ идээд байгаа юм уу гэж Юров амаа дараа шоконд орох ба үлдсэн сармагчид өмнөх үхсэн сармагчдын зохицоор хооллож байв. Энэ бол тэдний төрөлх хараншаа. Өссөн үедээ юу ч хамаагүй иддэг юм гэж Шиохо хэлв. Харин энэ тоглоом, энэ том мод бол сүнслэг мод. Үүнээс сүнслэг жимс ургадаг бөгөөд төвшөө ихэхэд тус болж өгдөг юм. Хэрвээ олон 10 жил болж байж ганц ургадаг болохоор мөнгөлөг сармагчид бүгдийг нь идчихсэн байх. Харамсалтай юм а гэд Юров санаа алдна. Ямар ч тач энэ агууг цэвэрлэе. Шиохо чи одоохондоо хөдлөөгүй хэрэггүй. Чи тоглогч биш дүр байж болохч ахын зарц учраас ах оролцсон гэж дүгэн түүний нэр мэдэгдэл дурддагч магадгүй. Шиохо чимээгүй толгойд өгөв. Юров тойроод хооллож буй сармагчдыг хараад гүн амьсгаа аваад дэвүүрээ дэв. Салхин илд хүчтэй салхин илд сармагчдыг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө завшиж орхив. Сэрэмж алдсан сармагчид хоолоо аяад Юров руу дайрч эхлэв. Гэвч сармагчид Шиохоогоос гарах аимшигтай эрчмийг мэдрээд зог тусан зогсгон тэр. Юу гээ чинь Юров гайхсан боловч зогсолтгүй дэвүүрээ дэвсээр байх сармагчид нэг нэгээрээ газар цогцолон унах боловч айцтай автсан тэд хөшөө шиг зогссон хэвээр байв. Хэдэн минутын дараа Юров бүх мөнгөн сармагчдыг устгасны дараа бүх хүнд харагдах байсан мэдээлэл тэнгэрт гарч ирэв. Баяр хүргэе тоглогч Юров мөнгөн сармагчны агууг цэвэрлсэн анхны тоглогч боллоо. Юан тэрхүү мэдээллийг хараад санаа намрав. Юров гарч ирэхэд Юан түүнийг магтаж гарав. Хөөх миний бодсноос сурдан байлаа шүү. Сайн байлаа Юров. Гэвч Юров баярлах биш харин уруу царайлан тэр мөнгөн сармагчид нэг л биш байсан. Анхандаа над руу товтолж байсан ч гинт хөшөө шиг зогсоод байсан болохоор хөвжөлтэй байсангүй. Нөгөө Юан хэлэх үггүй болж түүний гомдолд юу гэж хариулахаа мэдэхгүй байв. Түүний ганц анхаарч байсан зүйл бол Юровын аюулгүй байдал байсан юм. Ямар ч чи гяндан зэвэрлээд мэдэгдэлд хүртэл дурддагдлаа шүү дээ. Одоо чи ч бас алдартай тоглогч үстэй гэж Юан түүнээс асуув. Тийм ч хэлээ энэ өрдөөл гяндан цэвэрлэлт учраас таны анхны зарц болон чадварын хажууд юу ч биш гэж Юров хариулв. Тэгвэл ахаад нэг гяндан цэвэрлэх үү? Үгүй зүгээр. Тэгвэл юу хиймээр вэ? Би олон хоног болж байж биелүүлэх баатарлаг аялалд гармаар байна. Гэхдээ над тийм их цаг байхгүй учраас зарцал хайхаас гэж Юров хэлв. Зарц гинэ чи юу гэж бодож байна Шиохо? Дүүд минь аратан сургаж өгөх боломж байгаа юу гэж Юан түүнээс асуув. Шиохо толгой дөхөд аратан сурах их амархан. Гэхдээ жаахан хоол өгч үзээд тэр чин таалагдах юм бол сурах гэж оролдож болно. Ийм амархан гэж юу гэж Юров гайхширхан тэр. Шиохо архин толгой дөхөд бас аратан сургаж өдөртөх боломжтой чадруудч би. Эхлээд хооллож үзье. Ямар хоол байвал дэрвэ гэж Юров асуув. Ямар төрлийн аратан сурах гэснээс шалтгаална. Гэхдээ хинх нь энерги агуулсан зүйл дуртай байдаг. Ялангуяа сүнслэг жимс. Сүнслэг жимс байхад ихэнх аратнуудыг сургаж болно гэж Шиохо хариулв.
Сүнслэг жимсгийнэ мөнгө сарамгчид идчихсэн харамсалтай гэд евро санаа алдав. Захаас сүнслэг жимс судалдаж авч болно. Ширхэг нь 500,000 орчим байдаг. 500,000 алтаа гэж евро уулга алдаад тэр чи их мөнгө шүү дээ. Гэхдээ ах та асуудалгүй авч өгнө гэжтэй. Юаны хөлс шууд цовж эхлэх ба хэсэг хугацааны дараа надад 200,000 алт төлсөн гэв. Бэж боломгүй. Та одоо ч ихсаалтын нэгт байгаа учраас өшөөх бэж л тараа. Үндэ их мөнгөө шефхад байгаа. Тэгээд евро шефхаар хараад ахын хөрөнгө үзтэй гэж асуув. Шефхад толгойд өгөө тийм ээ. Юу ахын өмнөөс хадгалж байгаа юм. Тэгвэл юу нь болохгүй байгаа юм гэж евро асуув. Би шефхоос сэтгэрий хараат байхыг хүсээгүй юм. Онцгой үед биш л тэр мөнгөнд хүрэхгүй өөрөө мөнгө олохыг хүсэж байна гэж Юан тайлбарлалаа. Ойлголаа. Тэгвэл би түүнээс асууя. Шефхаа чамаас 500 алт зээлж болох уу? Би дараа нь буцаагаад өгье. Би ч бас ахаас хараат байгаад байж чадахгүй. Шефхаа толгойд өгөө шуудхан 500,000 алт гаргаж өгөв. Итгэлтэй байна уу евро? Ердөө 500,000 алт ч үдэ. Чи буцааж төлөх шаардлагагүй гэж Юан түүнд хэлв. Би танаас биш шефхаагаас зээлж байна. Бас би зүгээр мөнгө аваад байж ичих нүртэй хүн биш. Та шефхаагаас мөнгө авах дургүй байгаатай адил. Наад ч бас ямар байгааг та мэдж байгаа. Түүний үгийг сонсоод Юан толгойд өгөв. Тэгээд хаанаас сүнслэг жимс олох уу гэж евро асуув. Сүнслэг жимс ховор учраас тансаг дэлгүүрүүдэд л байгаа. Галчуу хотын алтан галчуу зах их алдартай тэнд ховор зүйлс их зарагддаг гэж шавхаа хэлв. Болж байна. Тэр газар чи хаана байдаг юм? Эндээс 500 милийн цаана бид одоо хөдлөх юм бол маргааш өглөө ихэд очих нь. Маргааш өглөө гинэ чи юу гэж бодож байна? Евро. Би шүнжэнгөө тоглоод сурчихсан. Тэгцгээе. Надад ганц хоног л үлдсэн юм чинь тантай аль болох удаан тогломоор байна. Тэгээд Юан сэлмээ гаргаж ирээд евро тврээд сэлмэнээр тэд замдаа гарав. Удах чиглээ би сэлэм ашиглаж нисэх өдрөө тэсийн ядуу хүлээж байна гэж евро хэлв. Би ч бас гэж Юан толгойд өгөв. Тэд хэсэг нисчгээд доош бууж хэсэг амрав. Ахин хэдэн цаг нисчгээд евро болон Юан хооллох гэж харцаав. Тэд эргэж тоглож эхлээд дахин нисч эхлэхэд евро түүний гар дээр унтаад өгөв. Хэдэн цагийн дараа евро сэрэхэд тэд 5,000 милийг туулчихсан байлаа. Өглөөний минь евро бид цагийн дараа хүрчих бах. Ахаа би дэндүү тухтай болохоор унтчихаж уучлаарай хаа гэж евро уулга алдаад уучлахгүй. Яагаад уучлахгүйгээд байгаа юм гэж Юан толгой зэгсрэв. Та үүнийг миний төлөө хийж байхад би таныг ганцаараа ч үлдээгээд унтчихаж гэж евро санаа алдав. Зүгээр дээ ямар тач тийшээ хартаа надад галчуу харагдаж байна. Юу галчуу гэж евро тэрхүү том шууг харав. Гэвч тэд ойртоод харуул маш том цаасан шувуу хотоос хөргсөн байв. Цаасан шувуу гэж евро гайхсандаа амдаа бухтнах ба анх удаага ийм том цаасан шувуу харж байгаа нь юм. Цуу яриагаар бол энэ хотод галчуу амьдардаг гэсэн. Тиймээс хүмүүс тэр галчууг хүндэтгэж энэ цаасан шувууг хөөргсөн гэсэн гэж шавхаа хэлв. Хүлээгээрээ амьд галчуу хотод амьдарч байгааг нэ. Тийм бол ягаад харагдахгүй байгаа юм гэж евро хэлв. Галчуу ид шидтэй очир ариу араатнууд энийг тооцогддог. Бас заасан зэрэгэлтэй хүрвэл хүн төрхөнд орч чаддаг учраас энэ хотод галчуу хүний дүрд орон амьдарч байгааг гэж юуны магад гэж шавхаа тайлбарлав. Хэрвээ өнөхөр галчуу байгаа л уулзмаар байна шүү гэж евро санаа алдах ба тэд хотоос холгүй газардав. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 85 дугаар анги Алтан галчуу зах. Та галчуу хотыг оллоо. Тэнд хот ойртох мөчөд маш их урт дараалал үүссэн байгааг олж харав. Тэнгэр минь ямар урт дараалал вэ гэж Юан балагдсан тэр. Энэ хот хөл хөдөлгөөн ихтэй болохоор ийм байх нь мэдээж галчуу хот баялаг орчин болон олон эрдэнэстэй болохоор зүүн төвдөө алдартай хот. Хүчрхэг тулаанчд болон худалдаачид ертөнцийн өнцөг бүрээс энд 8 их гэж ирцгээдэг юм гэж Шавхаа түүн тайлбарлав. Ямар ч тач дараалал зогсцой бидний ярьж байх хооронд 10 гаруй хүн орчихлоо гэд Юан хэлээд игнэнд оров. Хагас цаг зогсны эцэст тэдний ээлж ирэв. Энд гараа тавь гэж нэг хамгаалагч Юанд хэлв. Юан гараа бөмбөлөг дээр тавин түүний орогдол биш гэдгийг мэдсэн хамгаалагч хотод орох нэг төлбөрд нэг алтан зоос. Бид гуруулаа яваагаа 3 алт өгөв. Майн зочны зөвшөөрөл гэж хотыг хит их хүнтэй байдлахаас сэргийлсэн зочид 3 хоног л байх хэрэгтэй. Хэрвээ хугацаа итрээд баригдсан тохиолдолд 100,000 алтаар таргуулна. Хэрвээ хугацаагаа сунгахыг хүсвэл захиргааны тахимд очиорой. Тэнд төлбөрөө төлөөд сунгаж болно. Ойлголоо гэж Юан тэрхүү дүрмийг зөвшөөрснөөр тэднийг орохыг зөвшөөрөв. Хөөх энэ газар үнэхээр л хит суурьшлаас сэргийлмээр алдартай юм гэж Юан хоц дотор орж эргээд хэлв. Худалдаа 8-ага алдартай хотод бүгд л юм байдаг гэж Шавхаа хэлв.
Сүнслэг жимс авчгаад шууд явах юм чинь 3 хоног хангалттай. Тэгээд одоо хайчих уу гэж юун асуув. Гэтэл Шиохо толгоос хэсрээд би ч бас энэ газарт анх удаа ирж байгаа учраас мэдэхгүй гэв. Тэгвэл энэ хавьяас асуухаас өөр аргагүй нь гэж юун хэлв. Хэдэн минут хэрэгтэй өнгөрч явсан хүмүүстэй таарад ярилцаад юун ерөөхдөө хаашаа явахаа мэдэж галчуу захын зүг алхав. Энэ газар үнэхээр л 8 нийтлөө байдаг болтой. Хаашаа ч харсан дэлгүүр. Энэ хотод хүмүүс амьдардаг юм уу? Би лав байшин харсангүй гэж юураа алхангаа хэлв. Зөвхөн чинэл хүмүүс л энэ хотод амьдардаг юм. Тэр хотын төвд байгаа өндөр барилгуудыг харж байна уу? Тэнд амьдардаг юм гэж Шиохо хэлв. Юу тэр хийдэд амьдарцгаад гэж юу гэж юураа уулгаалтав. Хэдэн минут алхсны эцэст алтан галчуу зах гэсэн өргөн уудам годомжинд ирлээ. Энэ алтан галчуу зах болтой. Гэхдээ яагаад бусд годмаас цөөхөн хүнтэй байгаа юм бол гэж Юан гайхан асуухад Шиохо мөрөө авчив. Хүн цөөхөн байх ямар хамаа ах вэ? Сүнсний жимс олох хүртлээр бүх дэлгүүрээр орцгоё гэж Юан хэлв. Гэвч тэд орох гэтэл холгүй байсан хамгаалагч тэднийг зогсоов. Түр хүлээ. Ийшээ нэвтрэх зөвшөөрөл байгаа юм уу гэж хамгаалагч тэднээс асуув. Зөвшөөрөл алтан галт шувуу захад нэвтрэхийн тулд зөвшөөрөл хэрэгтэй юм уу гэж Юан асуув. Мэдээч шүү дээ. Алтан галт шувуу зах бол хэн бүхний нэвтрдэг газар биш. Тиймээс зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс л энд 8 хэрэгтэй байдаг юм. Тийм бол хаанаас зөвшөөрөл авах вэ? Бид эндээс нэг зүйл худалдаж авах хэрэгтэй байгаа юм гэж Юан асуув. Чи энэ ахуйдаага ирж байгаа болтой. Ийшээ нэвтрэх зөвшөөрөл авах хүртэл амархан зүйл биш. Эхлээ чи өгөөмөр хандив хотын захирагчд өгч байж гмийн зөвшөөрөл олох талаар бодож үзнэ гэж хамгаалагч түнд хэлв. Мөнгөө гэж Юан шуудхан хөлөрч эхлэв. Хэр их юм? Дор хаяж 10 сая алт танилцуулах ёстой. 10 сая гинэ Юаны эрүүн газарт хүрэх нь холгүй болов. Хэрвээ 10 сая алт төлж байж алтан галт шувуу захаас юм авах юм бол өөр газар очисон дээр тэгж гимээ 10 сая алттайгаа үлдэн шүү дээ. Энэ захын юу ноцгоо гэж 10 сая алт төлж байж эндээс худалдаа авалт хийн гэдэг хитэрч байна. Өөрийн ухаантай юм бол тийм их мөнгө төлөх хүн байхгүй гэж Юуроо толгоос хэсрэх ба энэ бүхний учрыг ойлгохгүй. Буруу. Энэ үнтэй ч хэлээ харин ч ашигтай. Энэ газарт ирдэг хүмүүс хүчрэхийг бас өндөр байр суурьтай хүмүүс байдаг юм. Тиймээс хүмүүс хөвчлэн энд холбоо сүлбэтэй болох гэж ирдэг юм шүү дээ. Худалдаа авалт хийх бол хоёр юм гэж хамгаалагч түнд галчуу захын гол утга учирыг тайлбарлав. Ойлгомжтой тийм байх нэ гэж Юуроо толгойд өгөв. Сүнслэг жимсээ яах вэ? Бид энд орж чадгүйгаас хойш өөр газараас хайцгаая гэж Юан санаа алдав. Сүнслэг жимс? Чи сүнслэг жимс хайж байгаа бол алтан галчуу захаас өөр газар олохгүй гэж хамгаалагч хэлв. Яршигтай юм а гэж Юан санаа алдав. Хэр үнэхээр л нэвтрмээр байгаа бол заавал төлбөр төлөхгүй байх арга бий гэж хамгаалагч түнд гэмтхэн хэлв. Тэр арга чи юу юм гэж Юан шуудхан асуув. Үндэ их амархан гэж хамгаалагчид хоорондоо нүдэрээ тохилцоод чамд өрдөө сүнслэг агуу мастрын санал болголт хэрэгтэй. Бас чи сүнслэг агуу мастер болох юм бол ямар ч хязгаарлалгүй нэвтэрч болно. Ха хамгаалагчид гинтгийн инээж эхлэв. Сүнслэг агуу мастер тулаанч олсноос 10 сая алт төлсөн илүү бодиттой учир гэж бодсон юм. Сүнслэг агуу мастер эртгийн хэлэхгүй байсан юм. Энд нэг байхад гэж Юан хэлэх ба түүний санаа амархан тэр. Чи сая юу гэсэн бэ? Сүнслэг агуу мастер та нарын дунд байгаа гэсэн үү? Хин чи юу? Ха гэж хамгаалагчид Юаны үгийг нухацтай хүлээж авалгүй бүр чангаар инээж эхлэв. Тэр яг сүнслэг агуу мастер биш харин сүнслэг хаан гэж Юан Шиохо руу загаад хэлв. Сүнслэг хаан ха гэж хамгаалагчид чангаар инээн илгээ барин газарт өнхөрч эхлэв. Юан тэднийг хараад боломгдов. Яагаад тэд инээгээд байгаа юм бол юу нинэттэй вэ? Хэрвээ энэ бяцхан охин сүнслэг хаан байтугай сүнслэг агуу мастер байх юм бол би захыг нүцгэн бүтэн тойрно гэж хамгаалагч гэмтгийн хэлв. Зөвхөн захаар уу? Тэр үнэхээр сүнслэг хаан юм бол би хотоор нүцгэнгүй. Ха. Юуроо болон Юан гайхширч өөдөөдөөсөө харав. Ажлынхаа үеэр юундаа инээлцсэн юм бол сүүлийн үед би их ууртай байгаа. Инээгээд авъя. Ха инээдтэй юм байна. Хилээт гэж тод цогцолсон эмэгтэй хүний хоолой сонсогдохын тэр хамгаалагчид тэрхүү хоолойг сонсцоод үхлэн ирж буй мэт дагжин чичрэв. Юуроо болон Юан тэрхүү хоолой гарсан хүн рүү хараад 20 гаруй настай болтой галт шуган хийтэй улаан дайшин зүмссэн бүсгүйтэй тэдний чиглэн ирж байв. Пинг эзэгтэй гээд хамгаалагчид өвдөгсгөрч бидний өршөөгөөч. Гэхдээ пинг эзэгтэй гэх эмэгтэй хүүтнэр түргээд намайг сонсохгүй байна уу? Та нарыг юу солиотой юм шиг инээлгсэнийг мэдмээр байна. Ингэсэн юм а хамгаалагчид пинг эзэгтэйд болсон зүйлсийг хэлв. Удалгүй пинг эзэгтэй тэдэн рүү хараад сүнслэг хаан бах инээдтэй гэж бодсон юм эцтэй.
гээд Пин эзэгтэй муухай хараад бүүн. Пин эзэгтэй биеэс сүнслэг агуу мастер хүч тесрэн гарч эргэн тойрныг амьсгалахад хэцүү болтол дарамт учруулах ба Юро болон Юан хахад цэцэж эхлэв. Одоо ч хөвгчлөлтэй гэтэл эзэгтэй үгээ дуусгахаас өмнө Шиохо уурлан игдүүтэй хоолоогоор Юан ахыг гимтээж яд зүрхэлж байна. Бүн. Пин эзэгтэй дарамтыг хол давсан дарамт гимтгэн гарч Пин эзэгтэй өвдөг сөхрөв. Эн чин гээд Пин эзэгтэй хүчилж байж толгоогоо өргөн Шиохо руу айцтай харцаар харав. Сүнслэг хаан. 86 дугаар анги. Пин эзэгтэй. Жинхэнэ сүнслэг хаан. Жинхэнэ сүнслэг хаан байна. Гэхдээ байж болно гэж үү? Яаж сүнслэг хаан доод ертөнцид байдаг билээ гэж Пин эзэгтэй өөрөө алдаа нь амийг нь авч магадтул дотроо шанална. Сүнслэг хаан минь өршөөгөөч энэ балчир би нүд байвч сүрлэг таныг харсангүй гэж Пин эзэгтэй сөхрөн мөрөх ба түүний толгор дох тэгшин шалыг үнснэ. Гэвч Шиохо хөдөлгүй түүнийг дарамтласаар байв. Юу болоод байна? Хин гэж хүчрхэг нэгэн ирчихсэн юм. Сүнслэг агуу мастерыг давсан нэгэн байна. Сүнслэг эзэн үү? Үгүй. Энэ сүнслэг хааны хүч байна. Зах дотор байсан хүчрхэг хүмүүс Шиохогийн сүр хүчийг мэдрээд шоконд орхон тэр. Гэвч тэд цонхоор толгоо цухуулахаас ч айж байсан тул дуудагдахгүй бол өөрийгөө харуулахыг хүсэхгүй байв. Учир нь энэ доод ертөнцийн хамгийн хүчтэй хүмүүсийн сүнслэг агуу мастер тул сүнслэг хааны өмнө гаргасан энэ алдаа нь тэдний амь насыг авч одох эрсдэлтэй байсан юм. Тэр үеэр Пин эзэгтэй үргэлжлүүлэн сөхөрсөн ивэр байсан ба толгоогоо өрхөөс жимээж байв. Шиохо одоо болно бид гимтээгүй гэж Юан хэлв. Гэж Шиохо шуудхан хүчээ дарахад Пин эзэгтэй нэгэн амьсгаа авч чадхаар болов. Чи зүгээр үү гэж Юан Пин эзэгтэйд гараа сунгав. Баярлаа гэд Пин эзэгтэй Юаныг гараас барин босох ба Шиохо дахин гурлахаас эмээж байсан юм. Хэтэрсэн үйлдэлтэй хүлцэл өчий гэхдээ би хэнийг ч гэмтэх гээгүй юм шүү гэж Пин эзэгтэй босоод уучлахгүй. Үл ойлголцлоос учраас тоох хэрэггүй гэж Юан түүний нэмсгэлэн хэлв. Ямар ч тач Шиохо сүнслэг хаан гэдгээ баталсан юм чи бид орж олно үсттэй гэж Юан түүнээс асуув. Тийм ээ гэж Пин эзэгтэй шуудхан толгой тохих ба тэднийг энд амьдрын гэсэн ч хинч зогсоож чадахгүй байсан юм. Тэгээд үргэлжлүүлэн хэрвээ зүгээр бол хайж байгаа зүйлс чинь би туслая. Би бол галчуу захын галчуу деважин дэлгүүрийн эзэн. Юу ч хайж байсан манад байгаа. Тэгвэл сайн байна. Бид сүнслэг жимс хайж байна гэж Юан хэлв. Сүнслэг жимсээ гэж Пин эзэгтэй хэл хүггүй болж зог тусав. Түүний хариу үйлдэлийг харсан Юан сандарч эхлэх ба ховор учраас олдохгүй байх үеийг санаанд зовж эхлэв. Гэвч Пин эзэгтэй эсэргээр нь бодож байсан ба алтан галчуу захад сүнслэг жимс үн цэнэгүй зүйл бөгөөд энд 100 дахин илүү үн цэнэтэй зүйлс зарагддаг байв. Сүнслэг жимслийн бол би хэдийг үнгүй үгүй гэж Пин эзэгтэй хормын дотор хэлв. Үнэхээр үү? Тэр чинь үнэтэй бидтэй гэж Юан түүн рүү нүдэн томорч ирээд хэлв. Тийм ээ энэ миний төвөг утасны хариу болог бас үнэндээ бол сүнслэг жимс миний хувьд үн цэнэтэй зүйл биш. Энд тэрнээс ч илүү үн цэнэтэй зүйлс зарагддаг. Чамд зүгээр бол би даруухан загнахгүй гэж Юан толгой зөхөв. Намайг дагаарай гэж Пин эзэгтэй эргэж хараад алхаж эхлэв. Бид мөнгө өрөх шаардлага болчихлоо Юров гэж Юан Пин эзэгтэйг дагаж алхангаа хэлв. Хэдэн минутын дараа тэд захын гол хэсэгт байрлах тансаг барилгад орж ирэв. Эргээд тавтай морил Пин эзэгтэй тавтай морил хүндэт үйлчлүүлэгчтэй гэж дотор байсан ажилчид мэдлэв. Пин эзэгтэй толгой төхөөд нэг ажилчиндаа надад 3 сүнслэг жимс цэвэрхэн болгоод аваад ир. Мэдлээ Пин эзэгтэй гэж ажилчин яваад өгөв. 3 бид ганцыг л авах гэж байсан юм гэж Юан түнд хэллээ. Санаа бүзов 1 эсвэл 3 байлаа гэд над ялгаагүй гэж Пин эзэгтэй нэмсгэлийн хэлээд үргэлжлүүлэн жимсийг боох гэж удах учир хүлээнгээ манай дэлгүүрийг сонирхол яаж байна? Юан толгой төхөөд Пин эзэгтэйг дагаж хэллээ. Эндхийн эрдэнэсүүд хэр үнэтэй байдаг юм? Би ерөөсөө үнийн шошиг харсангүй гэж Юан сонирхон асуулаа. Нэгдүгээр давхарт 10 саяас 100 сая хүртэл хүнтэй зүйлс бий гэж Пин эзэгтэй шууд хариулв. 100 сая гэж Юан зог тусган тэр барилга 6 давхар байсан ба эхний давхарт 100 сая юм бол дээд давхарт хэр үнэтэй зүйлс байгаа юм бол гэж Юан төсөөлж чадахгүй байсан юм. Энэ юу вэ гэж Юан улаан навч руу заах ба энэ яаж эрдэнэс байдаг вүлээ гэж сонирхоно. Энэ бол чөтгөрийн ойгоос авчирсан цусан улаан навч. 500 жил болж байж ургадаг ховор эрдэнэ. Их хөвчлэн хүчрхэгжүүлэх үүрэлд ашигладаг юм гэж Пин эзэгтэй тайлбарлав. Тийм үү гэж Юан амдаа бувтнав. Хэдэн минутын дараа тэд нэгдүгээр давхрыг үзэж дуусглаа. Бусад давхруудыг үзэх үү гэж Пин эзэгтэй Юаныг ихэд таашааж байгааг ажиглаад асуув. Хэрвээ зүгээр бол гэж Юан хэллээ. Тэрээр танихгүй хүмүүсийг дээд давхарт гаргадаггүй ба сүнслэг хаан байсан учраас яаж чадахгүй байв.
Юаны дэлгүүрийг тэр чигтэн тонсон ч Пинг эзэгтэй инээд зогсоод л нэрэмдүүлэх байсан юм. Гэвч Юан тийм төрлийн хүн биш ба хажуудаа байлгахад таатай байсан тул Пинг эзэгтэй бусад эрдэнэсээ үзүүлж байсан бөгөөд хэрв тийм биш байсан бол харуулчихгүй байв. Пинг эзэгтэй тэднийг хоёр давхарт дагуулж ирэхэд нэг давхрыг бодвол илүү бага лангуутай байлаа. Энэ давхрыг хэр үнэтэй юм гэж Юан тэслэхүү асуув. 100-аас 200 сая алт гэж Пинг эзэгтэй нэмсгэлэн хэллээ. 200 сая гэж Юан тэрхүү их тоог сонсоод хөлөрч эхлэв. Тэгээд Пинг эзэгтэй үргэлжлүүлэн 3 болон 4-р давхрын эрдэнэсүүд 200-аас 700 сая алт. 5-р давхрах бүх эрдэнэсүүд 1 тэрбумаас илүү үнэтэй. Гэхдээ хит үнэтэй учир бид сүнслэг болроо л 8 эдэг юм. Харин 6-р давхрын эрдэнэсүүд үнэлж барамгүй үнцэнтэй учир бид тэнцүү зүйлсээр солио хийдэг юм. Тэд 2 давхрыг үзэж дуусчаад 3 давхарт гарав. Энэ ариун английн сэлэм үү гэж Юан хурц үзэсгэлэнтэй сэлмийг хараад нүд нь онов. Энэ сэлмийг мянган эзэн гэдэг юм. Энэ сэлэм доод чанарыг ч гэлээ игэл хүн хүртэл эзэмшиж чадах учраас уулыг ч нурах хүчтэй. Шохо би ямар зэрэгэлд хүрч байж энэ сэлмийг ашиглаж болох вэ? Юан одоо бол газар английн сэлэм ашиглаж чадах бах. Бүр цаашлаа доод чанарын тэнгэрлэг ангил байх. Гэвч та сүнслэг агуу мастер болж байж ариун английн зэвсэг ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй. Сүнслэг агуу мастер холч байна да гэж Юан санаа алдав. Удалгүй тэд 4 давхарт гарч ирэхэд нөгөө ажилчин 3 хайрцаг барьсаар ирэв. Пинг эзэгтэй таны хайж байсан 3 сүнслэг жимс Пинг эзэгтэй аваад Юанд өгөв. Мэ энийг авнаа ирэхэм зочдоо. Баярлаа гэж Юан хайрцгийг дараахан хүлээж ав. Хүссэн зүйлээ авсан ч бус давхруудыг үзэхүү. Чи сэлмэн дуртай болтой. Хэрвээ тийм бол дээд давхарт байгаа сэлэм чиний нүдийг хужирлах хах гэж Пинг эзэгтэй түүнд хэлв. Тэрээр Юаныг шууд явуулж болох сүнслэг хаан Шохотой холбоотой тогтоохыг хүсэж байлдсан юм. Тэгье гэж Юан шуудхан толгойд өгөх ба дээд давхарт юу байгааг ихэд сонирхож байсан юм. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас